За, сайн байцгаана өрийн төсөр үндэсний влог эхлэхэд бэлэн болсон байна. Юу гэдэг лээ? Амар хүүхдүүдтэйгээ гурваа цөөрөө бөндөө хэлцгээе. Бай. За, өрийн төтөр эхэлж байна. Өрийн төтөр синий телевизтэйгээ хамтарч хийгээд одоо 11 дахь дугаараа өнөөдөр хүрж байна. Тэгээд 11 дахь дугаар маань зочноо танилцуулъя. За, тэгээ манай жүжигчин дуулга, жүжигчин золоо хоёр маань гэр бүлийн хоёр байдаг байгаа. Тэгээд зарим усуд бол мэдж байгаа. Зарим нь бас те мэдгүй ч хүмүүс байгаа. Тэгэхээр бас нэвтрүүлгээрээ тагтайхад дотоод танилцуулсан ч мэдгүй шүү дээ. Жүжигчин, продюсер, хөтлөгч алтан болох. Яа. Тэгээд мундаг амжилттай явж байгаа. Сүүлийн үед уран бүтээлүүд ариунтай явж байгаа. Ийм хоёр зочныг оролцуулсан байж байгаа. Өрсөн байж байгаа. Тэгээд урилгыг ямар ч байсан хүлээж аваад хурж ирсэнд маш их баярлаа. Хоцорсон дэстэ уучлаарай. Цолоо надраа ингээ жоохон хайцтай харсан. Тэгээд хоцорсон гэдэг зүгээр шүү дээ. Ямар ч асуудалгүй. Тэгээд жоохон л хүлээлээ. Гэхдээ яах вэ гайгүй. Тэгээд ажил төрөл их байсан баг. Тэгээд сая сургын сонсохны хэлж болох юм уу? Японд руу явуулж явах гэдэг нь те киногоо виз хөцөлтөөд. Яг урилга ирсэн. За. Тий. Тэгээд ер нь бол Монгол улсаас 4-5 киноос нь тий 5 кино шалгарсан байгаа. Тэгээд жанр болгоноос нь ингээд нэг киног шалгарсан. Тэгээд манай кино ертөнцийн арал кино манай шалгарсан байна. За окей. За явандаа ерөнхийдөө уран бүтээлийн талаар асууна. Тэгээд өнөөдрийн дугаар маань Номын Юнайт буюу одоо Крокус яг урталт барилах Номын Юнайтуудын байранд өрдөг Юнагийн шинээр нэгдсэн салбар дээрээс үргэлжилж байна. Дээрээс нь манай нэвтрүүлэгтэй Лагшин брэнд хамтран ажиллаж байгаа. Дээрээс нь Талга Чихэр маань хамтран ажиллаж байгаа. Хишгтэн одоо Монгол сайхан сүйтэй цай хамтран ажиллаж байгаа. За тэгээд эдрийг алдаршуулахад таатай байна. За сүүлийн уран бүтээлээс яриад эхэлчихье. Би цагаа аялжлаа те. За манай ирчэн за ярьчихар. Бид хоёрын хувьд л яг нэг хоорондоо сая эзэнсийн арал гэдэг уран сайхныг нэг оранж энтертайнмент бол авьяастууд хамтарч ажиллаа. Тэгээд хоёр талаасаа продюсерийн үр гүйцэтгэж ажиллаа. Манай болохоор ерхий продюсерээр ажиллаад би гүйцэтгэх продюсерээр нь тэгэл хамаг хийгснийг л хийж гүйцэтгэл одоо хүртэл явж байна да. Тэгээд киноч өөрөө хийгдэж дуусчаад кино театртаа борлуулагдаа тэгээд саяхан бас солонгост очиод гаргачаад ирсэн. Тэгээд бас 18 аймагт тойрсон. Та одоо киногоо зарж байгаа сайн мэдж байна тий. Тэгээд ер нь үштэй ийм байна. Ер нь хийхээсээ илүү зураг авах бол гайгүй юм. Хийх хэцүү. Эхлээ хийх гэж хэцүү байхгүй юу? Тэгээ хийж байгаад хэцүү. Хийхэд ч бас хэцүү шүү дээ. Объект гоё. Одоо маркетингийг бодвол. Тий, тэнгууд ингээ киногоо нээх гэж бас хэцүү, нээлээгээд хэцүү. Тэгээ нээсний гараас гаргах гэж хэцүү, хүмүүст үзүүлэх гэж хэцүү. Тэгээ ахаа үзүүлсний гараас нөгөө театраасаа мөнгө болохгүй. Тэрэнд бүр хэцүү байдаг шүү. Тэгээд ахаа яг амжилттай сайхан кино маань өөрөө бас давгүй сайхан амжилттай явсан. Маш сайн явсан үзэгчдийн сэтгэл болон хүмүүст үзсэн хүмүүст бол маш их таалагдсан. Тэгээд одоо бас 3 сарын 18-наас бас бид нар IPTV-д өгөхгүй л тэгээд ээлжүүлэгээл байж байна да. Тэгвэл цэргийн баяраар ирчүүд маань тэ гэртээ бас нэг ядаж эхнэрүүд нь гэр бүлийн гаргадаг маа гэхэд гэрт нь ядаж дуртай киног IPTV-д манайх ч яаж нөхрөөд үзэхэд айгүй гоё тийм тааламжтай кино штэ. Яг нөгөө нэг жоохон хөлтөд нөгөө нэг юм гарахаар ингээ эвшээдэг шиг нөхрөөд бас яг тиймэрхүү юм гарахаар бас жоохон баярлах л ах гэдэг шиг. Ер нь бол бас хосороо суугаад үзэхэд бас айгүй гоё тохиромжтой кино. Тэгээд IPTV-д хурдан оруулаач гэсэн бас саналуд бас их байгаа. Тэгээд бид нар яг нөгөө хугацааныхаа нэг кино театраас буугаад тодорхой хугацааны дараа IPTV-д өгдөг. Яг л хугацааныхаа дагуу орж байгаа нь. Тэгээ 3 сарын 18 гэдээ бас баяраад далимдуулаад өгч байгаа байхгүй. Тийм ээ. Одоо баяраар чи хүмүүс яг нэнүүлгээд одоо гэртээ сайхан сууж агаад гэр бүлээрээ үзчих контент кино юу вэ те харж байгаа сонголтоор үздэг. Тэгээ ямар ч байсан шинээр бас нэгэн кино ертөнцийн арал шинээр нэмэгдэж орж байгаа юм байна манайхаа үзээрэй. За тэгээ театрт бол байгаа штэ. Би өөрөө эндээ бас үзсэн. Тэгээд эндээ бас бол над нэр ахаа бүр амар таалсан. Яаж ч тавал ингээд би ч ахаа бүр та хэдээс нээлттэй ч үнэ аял үзсэн байл яхаа. Оо ямар амар. Би бүр юм тустай дуу мэрэгжлийн студид үзсэн байл яхаа. Тэр студид ч би өдөржингөө байж юм чинь мэдтэй. Окей. Тэгээд дайггүй байна уу? Үнэхээр гоё таалагдсан. Тэгээд хүмүүс ч гэсэн маш айгуу сайн үзэж штэ хаа. Бидний зовж олдог нөө үдэлтийн тав танаас 3 хоногт авчихсан. Тэгэхээр тэр амжилттай л явж байна гэсэн үг шүү дээ. За, залуугийн хувьд өрийн дэвтэргээд манай нэвтрүүлэг маань үдсэнтэй ерөнхийдөө бол үдсэн. За нэг хэдүүлээ нэг сайхан хоол идчихээд араас нэг жижигхэн тэмцээн явуулаад тэгээ хожигдсон очиж өрөөд орж. Өнөөдөр зоргоогоо нэрээ сануулъя. Манай зоргоо маань яага ганцаар байгаа юм бэ? Зоргоо чи хайдсан юм бэ гэж магадгүй. Зоргоо маань болохоор нэг каноны ажилтай хөдөө оронтгаар явж байгаа. Бид нар нэг каноныгээ дасар их ажилтай. Тэгээ өнөөдрийн дугаар яалтчгүй одоо баясаа миний би одоо ганцаараа хөтлөхөр боллоо. Тэгтээ голохгүй зү манай. Зүгээр асуудал. Зоргоо байхгүй нөхөө боллоо мөлөө гэж. Зоргоос илүү шүү дээ. Явандаа юу? Тий, явандаа. Тэгээд ямар ч зоргоо маань ажилтаа байгаа шүү. Тэрийг манайхаа зүгээр ойлгоорой. За тэгээд хэдүүлээ гараад нэг
1 2 айлын үр дарна гэхдээ хожигдсон. Нэг жижигхэн тэмцээн явуулчих. Хожигдсон. Ерөнхий зоологийн хувьд асууя хаана өссөн? Хотод уу одоо өөр аймагт уу тэгээд дээрэс нь өрийн дэвтэр гэдэг зүйл ер нь одоо танай гэр бүлийн одоо тийм соёл байв уу? Би чинь Ховд аймгийн Булган суманд төрсөн. Оо тийм. Тийм, баруун хязгаарт. Тэгээд ер нь л аав ээж маань 6 настай байгаас эхлээд ер нь хотод амьдарсан. Тэгээд би ер нь өвөө эмээ дээрээ өссөөд за нэг 10 наснаасаа эхлээд 9 наснаасаа эхлээд хотод амьдарч эхэлсэн. Тэгээ ер нь өвөө эмээгийн хүүхэд гэж хэлж болно. Тэгээ өрийн дэвтэр гэж Одоо ингээд дэлгүүр мэлгүүрт ороод ээж аав тийшээ ганаа хичээж хин хичээхэн дэлгүүрлөө очиод юм зээлээд авъя тэр ээж нь цалингаа бухлаар өгье тэтгэврээ бухлаар өгье гэдэг байсан уу ер нь үгүй юу? Ер нь тэгвэл хилтэй явахаас утсан юм шүү. Ер нь бол ахаа айгу гайгүй штэ. Миний хувьд л ерөөсө тэжгээд өрн донд л өссөн штэ. Дуудгаа. Хэцүү штэ ахаа нийл өрн донд өссөн штэ. Байрныхаа гадаа түүснийх урдурч явж байгаа айгу. Би ч хороолын 23. Динжим төмөр зам 3 газар өссөн. 3 газрын орсны гадах түүз гуруулаа өртөө. Тэгээ урдуур нь явахгүй штэ. Тэгээ оюутан болоо сүйс дорсон ч нөө сүйсийн урдлын нөө модонгийн урдуур явж чадхаа байсан үлдээ ахаа. Бүгдэнд нүртэв чи яах. Тэгээ тэр өрийг төлөх боломж байхгүй. Ээжээс нэг хизээ нэг өдөр мөнгө ирэх юм бол тэгээд нэг ганц нэг л төлөвлөлт төлнө. Тэгэл зарим цайр сүү юу зөндөө байгаа хөө. За. Зөндөл одоо ч бөө өрөнд ороод явж ин даа гэдэг шиг. Дуулах чи хэн анги юм бэ? Тоо шинийг анги юм уу золоо? Гү штэ би чинь манай доош штэ. Дүүгээ мөнгөтэй дүүгээ. Намайг 3 дугаар курс байгаад 1-р курс болж ирсэн байхгүй. За. Танангаас одоо та яга манаагийнх нь мэдгүй байгаа бүгдээр нь зогсоож би япаар энэ нэвтрүүлгээр хэлүүлмээр шүү. Харин тэгээ та бүгдийг нь өмнөө зогсоож ирсэн байж байна. Одоо нэг шүү би нэрээ станерээ. Сүүс манай дээдлэг курсын жугаас зогс гэсэн бол ангиараа бид нар зогсон шүү дээ. Одоо манай анги одоо бүрнэ маань байна, жуга маань байна одоо тий. Ингээд зандах хүү маань. Хурал мурал ихчл зогсоосон ба. Өөрөө зөндөө зогсоосгүй байгаа баясаа бол гинэ баясаах. Бидний үч гал байсан нэрээ. Яаж тэр шуурган дундаас тэр олон анги, тэр олон хүүхдүүд бас тийм ээ. Одоо нэг ингээд харахаар ингэж байгаа байхгүй яг нэний үлэхэд сүүлийн үед яг сойс төгс хүүхдүүд ингээд харахаар те ямар ч одоо нэг ах зах хүндлэл гэж байхгүй зүгээр л ирээл яасан гинэ за дуудсан юм уу ямар дүрээ цалин идэ за туслаг боллоо за би одоохондоо ийм те бид нар чинь бүр ингээд яг тэр шуурган дунд яг тэр нөгөө зовлонгийн мэддэг учраас ах нар ихс нарынхаа канонд үнгүү маасанд яваал те өдөржингөө тоглоол тэгэл туслах ажилтнаар яваал ингэж нөгөө нэг бүх зүйлийг мэддэг болохоор амар гоё юм сурж авсан байхгүй. Тэгээд өчигдөө би нэг юмд амар өөрөө бодоод иддэг байхгүй. Хоёлаас уйсах юм чи. Урлагт арын алга байдаггүй гэж ярьдаг штэ. Бас эсэргээрээ шүү. Одоо ингээд амьдрал дээр гараад би өөрөө кино үгээл ингээ манан кино хийнгүүд за дүүнерээс хэн ойрхон байсан бэ? Яг үнэ. Хэн бидэртэй ингээ ойрхон наан цаан туслаад эсвэл бол ингээд юм ингээ хийгээд чадах чадвартай гингүүтээ хамгийн ойроо авдаг байхгүй. Тэ? Бас нэг юм дээр тэрлэлэр юм чин бас нэг юм хоёр талтай юм шиг. Тэгээд ерөнхийдөө бид эдийн маань ч гэсэн ингээд бас нэг гайгүй амжилттай одоо тааж орж байгаа шүү бас өвай гэдэг тий энэ продакшны хамт олон одоо бид яагаад бас нэг юм уран бүтээл хийгээ гайгүй яваад байна гэхээр ах нартайгаа их ойрхон байсан байхгүй юм болгон ах нар дээр очдог тусалдаг юмд нь гүйдэг ингээ одооны хүүхдүүд ч юм бол яг хөө тэгээд муулаад яг зарим бүгд тийм биш байх л да зарим нэг хүүхдүүдийг харахаар бас нэг юм буруу тал руугаа тий тэгээд нөгөө тэгж бодглохлоор нөгөө суйс чинь одоо нөгөө юм нэгдүгээр курсын ах нарыг хоёрдугаар курсын ах эгч нарыг бүгдийг таньдаг. Гурвынхаа бүгдийг таньдаг, дөрвийнхаа бүгдийг таньдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо бол зарим нь хоёрынхаа ах эгч нар, гурвынхаа ах эгч нарыг танихгүй зөвөр нэг зүсүүдсэн сайн нэг өнгөрдөг байх жишээний тий. Тэгэхээр чин тэр хүүхдүүд чи яаж одоо 3 4 ах эгч нар сургуулаа төгсөө гарахад яаж нөгөө хэдийгээ тарихгүй юм чи дүүнерээс тэр байгаа энэ байгаа гэд энэ дүр дээр манаа нөгөө тэр дүг байгаа шүү. Наадах чи энэ дээр авчий гэд ийм амар хор болчиход байгаа юм. Ер нь тий яг байх болсон. Тэгээд дээрэс нь бас нөгөө таны дөрөвний ярьдагс хүндэл байхгүй бодноос гадна одоо нэг амар амархан гэж бодоод төгссөн байхгүй. Одоо ингээд кино хийх бол амархан. Тэнгүүдээс шууд сургуулиуд төгсөөл тэгтээ яг хийж байгаа амжилт олж байгаа хүмүүс байгаа. Тэгвэл эсрэгээр нөгөө Facebook бичлэгч гэдэг юм сошиал контент дээр альгүй их залуучууд орж ийн. Яг ингээд кино руу ороод ирэхээр тэгээд шишгтэл тэгэл угаасаа үлдэх нь тодорхой л байгаад байна л да угаасаа харагдаж байгаа. Цалаг үед ер нь хэр байсан бэ тийм юм. Манад байсан шүү дээ. Байсан. Октодын хүрээлт хэрвээ. Байсан. Гэтэ яга би бол ер нь дээд доод курсын буянд золог аваад суудсан шүү дээ. Гоё. Одоо хэдэн хүүхдтэй болоо манай ч. Одоо бид 2 хүүхдтэй. 10 ер нь хандлаа жил рүү орох. 15 жил. Тэгээ яг анх танилцаал үргэснээс хойш битэр жоо үрхий тэгэл нэх ягаагүй шууд л танилцаал чи миний окей. За явна хоёлаа гэл тэгэл шууд тэр чигтээ. Одоо хүртэл тэгэл явж лаа да. Золог чи би
дуулгын ихнэр гэж мэддгүү байсан байхгүй юу. Тэгэл энэ таараа оранж. Та Монгол бороо дээр мэдсэн шүү дээ. Тэгээд би чи оранжоор явж байгаа. Дээрээс нөгөө нэг юу байсан бохоо. Нөгөө нэг тагтаа нийслэг өхөн биш үү? Нийслэг өхөн дээр тоглодог штэ. Харчаад яасаг хөрх охин бэ гэж бодоол ингэ байж идэг гэсэн бохоо. Тэгсэн чинь манай дуулгын ихнэрээ тийм. Тэгэхээр дуулга өөрөө хайхтар өөрөө царайгаараа нэг тийм гоё залуу биш шүү дээ. Зөргөө та хоёрын хажууд бол царайтай нэр. Хөдөлгөөнтэй манай дуулга чи ер нь их те ямар ч хүнтэй харьцаж байгаа. Хөдөлгөөнтэй ийм байж байгаа. За тэгээд өөр чи ярьж өрхөр юм юу вэ манайхаа. За одоо хоол ороод ирэн заяа. Хэдүүлээ манай угаас нэвтрүүлгийн журмыг дэ хоолоо идчихэд араас нэг тэмцээн явуулаад хөнгөн тэмцээн явуулаад тэгээ сайхан ийш ингээ гэж бодоод байна. 10 хэдэн дугаар зөргөө төр чинь өрийн дэвтэр эхний нэг 2 жил хагас өмнө хийхдээ нэг 30 дугаар хийгээд бас нэг 500 дайлын өр дарсан байдгийг. Сая бит хоёр ингээд 11 дугаар сэнэгдлүүстэйгээ хамтраад 11 дугаар яг энэ сүүлийн дугаар нөхгүй. Сүүлийн дугаараа хийж гин. Тэгээ бас эргээд ирэхдээ бит хоёр ч бас за яадаг бол ингээд хуучин форматаараа ингээ хөрөхэд яадаг бол гэсэн чи 11 дугаар өстой хөөрхөн. Тэг хүмүүс яг ийм хайртай контентын нэг юм байна. Тэгээд энэ контент маань бас тийм ээ хөрөлцөөж орж байгаа хоёртоо маш их баярлаа. Тэгээд одоо лизинг бол байгаа үстэй. Байлгүй яг хөө лизингөө залуу гэж юм байна уу? Одоо ингээд дээрүүд л өрийн дэвтэр гэж яддаг гэсэн. Одоо нөгөө бүх юм чинь захин болоод нөгөө нэг баг аппликейшн машин те ийм болчиход байна шүү дээ. Тэгэхээр одоо өргөн хүн гэж байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь энэ нөгөө нэг нийгмийн сайс одоо бид тэр чинь ингэж боддог байхгүй нөгөө нэг урлагийн улсууд учраас улаан цаг хүмүүст ингээд очоод одоо мөнгө тараагаад янз янзаар ингээд одоо өвчтөе зовлонтой хүүхдэд ингээд мөнгө төгрөг өгч чадахгүй ч гэсэн нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд одоо жүжигчд маань ингээд зөвөр одоо ингээд үлгэр дуурайл болоо гэдэг үднээс ингээд ганц нэг айлын өр дараал яваад байгаа юм. Тэгээд 11 дугаарын турш бараг овой дайл дарцсан тий. Бид чинь бараг нэг 40 50 дайлын өр бас дарсан шүү. Дарсан байгаа. Хамгийн сүүлд засаа орцоос би засаагаас л их үр дарж байл тэгэл болоо. Тэгээд зөргөө өтөр чи ер нь ингэдэж штэ. Зөргөө өтөр нэвтрүүлэлтэд оруулахдаа ер нь энэ цаг үед хамгийн их одоо мөнгөтэй киногоо гаргацсан, орлогоо авцсан те янз янзын уран бүтээл хийгээд хамгийн их мөнгөтэй хэн байж болох уу гэж яагаад оруулдаг. Яг орлогоо аваагүй байгаа ч гэсэн асуудал байна. Засаагаас л их дарна. Засаа жизээр ч аваад дарсан шүү дээ. Үгүй яг болчихгоо хөө. Одоо ирэх онуудад одоо хийх төлөвлөгөөнүүд юу вэ? Тий бит хоёрын хувьд бол энэ жил яг хамтарч нэг уран бүтээл дээр орно гэсэн төлөвлөгөөтэй одоо зохиолоо хүнд өгсөн бичүүлж байна. Тэгээ тусдаа ерөөхдөө бас контентууд уран хий гэсэн бодолтойгоор манай цэгмэд бит хоёр одоо 4 сар 6 гарахаар бэлтгэл ажилтай л байгаа тань да. Залуу давхар оронжтой байгаа үст. Тийм би давхар оронжтой. Оронжийн ажил маань явж байгаа. Оронж маргааш нэг кино нэх гэдэг нэг үү? Тийм. Юу л мөрч тэр урилга нэрсэн мэс тий. Даанч хөтөө авчлаа. Тийм. Би маргааш өглөө гараа авчихна. Нилийн том нээлт бас төлөвлөсөн байгаа. Тийм. Одоо ер нь гоё каноны нээлт мэлт их гоё болдог болчихжээ. Ер нь тэгээд сая бас бид хэд маань нөгөө солонгос жүжигтэй авцрах гэж бас нэлээд юм боллоо. Тэгэл тийчээс урилга зарлагын явуулаа. Уулын тэгэл канонуудаа зөрүүлчих гэж бодсон. Тэгснэ манайх яалчгүй болохгүй гэдэг. Ягаад гэвэл нөгөө солонгос жүжигчтэй яг тэдэн сарын тэдэнд авцарнаа гэд цаанаас нь бүх ажлын кино маноноос нь чөлөөлөд авцсан байсан учраас тэгэл нөгөө хэд ч авцраал Монголын хамгийн гоё газар, хамгийн үнэтэй ресторан тэгэл буудал гээл та олонний салхинаас сонссон та хэд хүлээ авалт ерөөсө хүлээ авалтанд та хэд анхаарахгүй нөгөө хэд л анхаарад байсан. Тийм шүү дээ. Нөгөө хэд чи яаж ийж гоё болж гинөө сайхан болж гинөө яхаараа нийхэр ön гээл ер нь амар юм бас. Би бол тэ амар өсч үлсэж гинөө хоёроо. Та хоёр өсөж байгаа шүү дээ. Өдөржингөө ажил өглөө эртэл дуулга гэрээсээ гарцсан явж байсан. Тэгэл ажилтаа төрөлтөө явж байгаа. За сайхан хоол идчихээ идлээ. Тэгж байгаа сайхан. Хоол идчихээ бичдэг юм аха. Бичдэг юм уу? Яг жоохон хэсэж байгаа. Тэгээд хоол идж байгааг бичихгүй. Тэгээ сайхан. Нэр паузлж. Тэгвэл амар соёлтой иддэг зэрэг болохгүй. Бичиж байгаа соёлтой бичээгүй хамаагүй гэдэг юм. Энэ манай Юнагийн нөгөө нэг намын Юнайтед салбарын саяхан шинээр нэгдсэн. Шинээр нэгдсэн. Тэгээд хүмүүс ер нь цайны цагаар бичсэн байт юм билээ. Шинэ нэгдсэн гэлтгүү. 선배노 전 야부지 이랬어노? 야 이거 맞냐? сайн байна уу? Сайн авч ирлээ. Та сайхан амарч чинь уу? In the house уруу бүх кинотеатруудаар Ивент тэтгэгч Хөрсдийн шимиг хүмүүн танд лагшин брэнд. Дэмжиг ажиллагч байгууллага Юна Солонгос хоолны сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Жаргал мэдрүүлэх төгс зохицол Анус Тести Чизплатер. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Аривжих хөрөлтөд цагаан сар талах чихэр хувьцаат компани. Хамтран ажиллагч Жишигтэн хийцтэй сүтэ цай. 선배노
짠 야부지 이리세노? 야 이거 맞냐? сайн байна уу? Сайн авч ирлээ. Та сайхан намарч чинь уу? In the House уруу бүх кинотеатруудаар. За баярлаа. Хоол таалагдв. Маш их таалагдлаа. Баярлаа. Тэгээд 10 нэвтрүүлгийн турш одоо Юнатай хамтарч ажиллаа. Юнайханда маш их баярлаа гэдгээ хэлээ. Тэгээд энэ чинь Юнач угаасаа Монголд бас нэлээд олон салбартай. Тэгээд дээрээс нь Бусаанд бас үүд юм билээ. Юнагийн салбар. Бид нар сая Бусан зураг авахд Юнагийн салбар байлаа. Тэгээд Юнадаа маш их баярлаа. Дээрээс нь ивентэд талах чихэрдээ. Өнөөдөр нэвтрүүлгийн ивентэд ажиллаж байгаа талах чихэрдээ маш их баярлаа. Дээрээс нь хишгтэн одоо сайхан хийцтэй Монгол хийцтэй цай байгаа. Хишгтэнгийнхээ хамт олонд маш их баярлаа. Анус тести чиз платерийнхаа хамт олонд бас маш их баярлаа гэж хэлье. За одоо ингэнэ ерөнхийдөө шүү дээ. За ингээл өртөө ширтээ мэдээж хэрэг байсан байж таараа. Ер нь амьдралынхаа туршид ямар уран бүтээлээс хамгийн юм гоё ер нь сургууль төгссөн цагаас хойш хамгийн өндөр гоё ингээд цалин авч ирсэн ямар тохиолдол вэ? Нэх гоё баярлалтай. Гэхдээ хамгийн анхных үл надад шууд миний бодлоо би нөө оюутан байхаас ахуулаад нөө Zebra студид дээр кинонд туслахаар ажилладаг. Тэгэл эхэндээ бол бид нөө нэг цалин малин гэж ерөөс огт авдаг байсан шүү дээ. Тэгэл лардма билүү туслах оператороор явж байгаа л 600 сая төгрөгийн цалин авсан чи бүр хорвоо мөнгө ингэ олох чи ийм амархан байсан юм уу л гэж бодтол авч ирсэн шүү дээ. Угаасаа өгнч гэж бодоагүй тэгээ нэг 50 100 сая төгрөг өгөөл дээдийн заяа л гэж бодож ирсэн. Тэгэл угаасаа өмнө нь өгсөн 50 100-аар дандаа яг тэр хоёрын тэр мөнгөнд дуусчихдаг юм байна. Тэгэл тэр мөнгийг авахаа айгүй хамттайсэн. Тэгэл ер нь бол яг тэр энэ гэлтгүй ер нь бол ялангуяа уран бүтээл бол өөрөө тавар мэдж байгаа шүү дээ. Ингээл маш их цаг хугацаа хөдөлж хөдөлмөр зарцуулдаг. Тэр болгон дээрээс их баг гэлтгүй тодорхой хэмжээний ашиг авж байгаа тохиолдолд бол амттай байдаг. Тэр ашиг амьдралдаа зарцуулаад амьдралдаа ямар нэгэн хэрэгтэй зүйлийг авах бол бүр хамгийн гоё байдаг. За золоо маань болохоор оранжийн мэдээж жүжигчин мэрэлтэй боловч оранж одоо entertainment гэж явдаг лөө. Orange Entertainment одоо продюсераар ажилладаг юм мундаг өсгөө байж байгаа. Ерөнхийдөө чиний төслүүдийн үед хамгийн ашиг орлого ариун байсан айлээ. Би мөнгөнийхэн тавыг насахгүй зүгээр уран бүтээлүүдээс хоо гэтэл бас нэг орж ирдэг штэ. Ер нь бол яг хийсэн гар бие оролцсон уран бүтээлүүд бол бүгд ашигтай. За. Тий. Тэнгүүд сүүлд хором сүтгэгч кинон дээр нөгөө Sky Go Plus-аас ингээд нөгөө Монгол кинонуудаас хамгийн одоо олон үзэлттэй киног шалгаруулсан анх удаага. Тэгээ хором сүтгэгч кино маань шалгараад яг бэлэн 5 сая төгрөг продюсерд өгсөн. Нөгөө цалингаас гадна урамшуул. Тий, урамшуулал гээд. Тэгээ тэр ашигнаа бид дуруу гэр бүлэрээ юнаа тоолно гэсэн. Гэ нэрэж тахаа нэр. Яг нэг юм юу амир үед цалин авах нь за тодорхой гэж байж ятлаг цалин дээр нэмэлт юмнууд ороод ирлээ. Амар бонус тий. Тэгээ бас нэг өрнөдөд дарах бас гоё шүү дээ. Тий шүү дээ. Яг хэрэгтэй мөнгө орж ирэл өрнөдөд дараал ямар ч өргөө болол алхах ч бас гоё шүү. Тэгэл 3 оны дараа буцаал өндөрж байгаа. Тэр гоё те өрөөдөө дараал. Яг ингээд нэг юу яадаг шүү дээ. Бид чинь ингээд тоглолт моголтой багт нөө дээдлийн гуанз бүхвэд энэ тентгийн ингээд тойроод нийл өр тавьсан. Яг бидний ингээд тоглолтын дуусаад хамгийн сүүлүүд төр тэр чинь ингээд жагсаа зогсож байгаа шүү. Дэвтрээ барьсан те. Бүх жижигшид угаасаа өөртөө бүгд өөрөө дараалах гээд. Тэгээд маргааш нь болчих юм бол алга болчих шүү дээ. Тийм яг нэг дараагийн тоглолт хүртэлтэй бид нар чинь нөгөө бэлтгэл хийхгүй явчих учраас яг тэр цалин бус өдөр бол хараасаа очрлоо зогсож байсан. За одоо хэдүүлээ тэмцээний явуулнаа. Тэмцээн дээр хөнгөн тэмцээн байгаа зэ. Хөнгөн тэмцээн байж байгаа. Тэгээд тэмцээнд хожигдсон. Одоо л гуруулаа тус тусдаа нэг баг гэж явна шүү. Тийм тус тусдаа нэг баг гэж яваад тэгээд хожигдсон хоёр тэмцээн явуулчих гэж бодож байна. Би ч гэсэн сайн мэдэхгүй л манай энэ Сэнигийн манай найруулагч одоо бэлдсэн хоёр тэмцээн байгаа. За эхний тэмцээн маань эхлэх гэж байна. Эхний тэмцээний дөрмийг танилцуулаад өгч. Ердөө амархан. Нэг хүнд 10 бөмбөг байгаа. Нэг хүнд 10 бөмбөгийг одоо шидэх хэрэг байгаа. За тийчээ 5 стакан байгаа. Энэ 5 руу оруулаад хамгийн их оруулсан л энэ тэмцээний ялагч болно. Хамгийн бага оруулсан бөгөөд оруулж чадаагүй нэг нь энэ тэмцээний одоо ялагдагч болох хэрэгтэй байж байгаа. За хинээс эхлэх үү яах вэ? Тэгээ гурлаа одоо ингээ гурлаа тусдаа хүн шиг одоо өмнө нь нэвтрүүлэг дээр ингэж энийг хийжсэн үү? Үгүй юу? Тийм. Танаас эхэлж байгаа. За би надаас эхлэе заяа. За манайр ийшээ зогсоо. За надаас би одоо тэгээд өрсөн зочтойгоо өрсөн юм чи өөрөө эхлэе гэж бодож байна. Тэгээд ингээ 1.10 бөмбөгөөш шидэ явчих. Тэр нь амар штэ тий. За манайхаа ямар ч зэхний тэмцээн нөө зоргоогоо байхгүй баахан өрөнд орох үедээ тэгээд хичээж хагаад 92 зочноо. 92 зочноо нэг 2 хайлт оруулчих юмсаа л гэсэн бодол байна. Мэдхгүй тэгээ одоо энэ чи
янз янз одоо 30 40 дугаар хийлээ. Хожигдох янз янз юм байла тэгээд. За эхлэх үү. За. Энэ чи амсар нь арай жижиг юм биш яа ордог байгаа. Ингүүл орохгүй. Хоёр дахь дээр нь л оруулмаар юм байна да. За. За хож тэгвэл нэг ойлгоод энэ бараг дээр юм байна. Эй. За ядаж нэг хоёрыг оруулчих юмсан. Ямар хэцүү юм бэ? Хоп. Хоп. Яа би нуул наатахрал. Хоп. Өө Яа. Хоп. За баярлаа. За ганцхан. Хоп. За. За. Эхний удаад амжилтгүй боллоо. Эхний оролцогч. Нэг л удаа өстэй. Нэг л удаа. удаа л байх. Тий. 4 5 байна. Наа чи дэ. 3 4 байна. 4 байна уу? За 5. За би явчих. За долгочих. Яах вэ? За юу вэ? За би энэ чи хараа явж яах вэ? За асуудалгүй их. Час хэцүү биш. За нэг. Эй. Яа. Хоёр шоо. Энэ санаа зүг байгаа захаа. Зүв. За тэрнлүүл нэг орсоо. Зүв шүү. Зөрөөд байна зөрөөд. Хүчтэй ингээд шидэх хэвээр байна л та тий. Хүчтэн дээр юм байна. Хүчтэн дээр юм байна. Энэ чинь ер нь олон биш ер нь нэг оруулсан ялгаач биш үү Тий, те. нэг оруулсан уу? За сүүлих. Эй. Баяр хүргэе. Амир тий. За. Начито. Ингээд 5. За ингээд 5 ш. За энэ эмэгтэй хүн бас юу гэж магадгүй? Эмэгтэй хүн бас нарийн мэдрэмжтэй байж магадгүй. Оо ээ. Харуулах хэрэгтэй Өндөр байна тий. босоо ойлгох юм байна. Босоо ойлгох юм байна. Яг. Энэ ер нь орж ийсэн. Золоог орноо яг энэ яг бүр цаанаасаа бурхан хардсан. Эмэгтэйг нь оруулчаа гэд. За Босоо ингээ өндөр хийгэл арах юм тий. Яаж арга яах хэвээр бол харин тий. Нэг арга байна тий. Ой. Яа. Ямар сони юм бэ? за гоо сүүлийн 3. За сүүлийнх уу. Юу. Орсоо байх. За байдгүй. За одоо тэгвэл ингийн манайха. Ингүүл их амар заяа. Ингээхлээр илүү 5 5 бөмбөр л үзье тий. За 5 5-ыг үзэх үү. За. За бид гур эхний удаад амжилтгүй боллоо. Одоо юу яа? Арай нэг жоохон хялбаршуулаад ойртуулчлаа. Сканууд ойр. Тэгвэл ядаж нэг нэрээ дамжаад орж ирж магадгүй те. За дахиад би эхлэх үү. За 5 бөмбөг болсон те. Шү. Яа. Яа, за уул намсар дээр ирсэн шүү. За. Бархан маань. Ой, ч бодох байх юм. Яа. Байхгүй. За Орох юм уу? За золоо. Яана. 4 5. Дашин дэлгэд Эрдэнэсийн арга 3 сарын 18-наас бүх IPT Орох чинь. За оруулаад ялагч. Оруулаад ялагч шүү нэрэ. Оруулаад чи өрнөөс мултарлаа гэсэн үг. Хөөе дуусчлаа шүү Ээ. дээ. За одоо ингээ. Тэр аягийг өдрөч. Арай аягаас хэлчих. Аягаас болоо. За одоо дуулгаас эхлэе. За дуулга тавья. Судлах. За энд бол амархан бох уу. За. Оба. Наачаар зүгээр байгаа байхгүй юу? Орохоор байгаа байхгүй юу? Нэгтгэн амжилтгүй боллоо. За асуу. Тооцохгүй яаж тооцсон? За нэг энийг тооцсон. Энийг тооцсон. Яг дотор нь орсон. 2, сая 3. Нэг орсон байгаа шүү одоогийн байдлаар тий. Энэ юм байна. Алцсан. 2. Энэ юм байна. Эй, за болно. Нэг багт боллоо болсаахт. Нэг орсон 2 орсон уу? 2 орсон.
5-аас 2 оруулчих юм. Чи сая 6 шидчихлээ шүү дээ дуулга. Тэгвэл та 6 шидчих тахаа. 6 шидчихдгөө. За. За одоо энэ дээр нэг 3 оруулахгүй л. Яахгүй. Өөблэ. За нэг. За нэг шүү. Ээ. Сүүлих. За, энэ Улаан орсон мэт. Орсон. За энэ сүүлих шүү. За байж. Одоо ингэ 6 дахь шүү. 2-2 болцсон хоёлаа. 2-2. Ганцхан. Орчууч. Ганцхан. За. За 6 кич би. Нэг. Нэг. За энэ золоо хоёлоо тэргүүлсэн юм нэ хоёлын. За. 2. Шууд гол молоор. Яа тэр байсан бол болно. 2. За 3. За. За одоо ile 3-3-ыг шидэ. Болж гин үү? Болж байна. Хоёлоо тэнцсэн байгаа шүү дээ. Би ялагч болцсон уу? Ялагч болцсон. Одоо битэрийн нэг нь юу болно гэсэн үг? Өр өгнө гэсэн үг. Өр төлнө гэсэн үг. За. Нэг айлын өрөнд. Нэг орсон шүү. 2 орсон шүү. Босгоор. Дулгаа. 2 нь орсон шүү дулгаа. 3. За болно. За окей. За нэгийг алдчих. Нэг янсмаар байна шүү дээ хаа. За тэгээ. Нэгийг алдчих дулгаа. Хөөб. Энэ. За нэг. За орсон. Хөөб. За энэ алдсан шүү. Дуусаа. За. Йоо. За хоёул ямар ч байсан. Үр дарахааргүй одоо. Гэхдээ дуулга дарж байгаа гэдэг чи одоо дундын данснаас. Тэр дансж байгаа тустай шүү дээ. Энд мөнгө зээлж өгж аавна. 2 хоногийн хугацаатай зээлж хөөгээ те. За манай хоёроо ингэдэгэн шүү. Ер нь бол шүү дээ очоод байна шүү дээ. Яг ингээ айлаа сонгодгүй. За ингээд нэг дэвтэр байлаа гэж бодоход тэр дэвтэр хідэн нүүр хуудастай байна. Хэддэх айл байна гэдгийг ингээ рандомоор яадаг байхгүй. Тэнгүүтээ за 4 дахь хуудасны 7 дахь айлын юм тэр айл одоо 40000 төгрөг байна уу 40000 байна уу 400000 байна уу тэгэл хамаагүй ялчгүй тэр үрдэлт. Тэгэхгүй бол яг нөгөө зарим нэгэн комент ирсээ таньдаг хүмүүсийнхээгаа дарчлаач гэж байгаа шиг тэгээд яах вэ? Яг нэг нэгэхэд энэ 30 40 дугаар хийлээ. Нэг ч таньдаг хүнийхээ дэлгүүрт бол очсон. Би нөгөө нэг гэрээ өссөн гэрийнхаа хонхорт очиж нөгөө нэг таньдаг ихчийнхаа баян үр тавьдаг ганаагчийн дэлгүүр дээр очиж дарж исэн байхгүй. Тэсэн чинь хүмүүс ч бас тэгээд байна. Тэгэхээр манайх бол ямар ч юм тавин байхгүй. Ихэнхдээ баг ирсэн зочдоороо баг дэлгүүрээ сонгуулаа тийшлэх үү ийшлэх үү гэдгийг ярилцээ сонгуулдаг гэж байгаа. За 2 дахь дөрмөө танилцуулчих. 2 дахь тоглоомын дүр маань өнөөдөр бол яг нөгөө нэг 2 айл дарчи гэдэг утгаараа 2 тоглоом явуулаад байгаа юм. 2 дахь энэ дунтар шүү дээ. Энэ 3 шингэн байгаа. Энэ 3 шингэнээс нэгэнд нь л яг ууж болохоор одоо амттай гоё мөний байж байгаа. Төрөний тэр таад явуулсан гоё тэр бом ашигтай бактеритай мөний. Нөгөө эрт нь одоо ууж боломгүйгээр амттай. Гэхдээ ууж болно л да. Жохон эвгүй амттай хоёр бүтээгдэхүүн ба. Тэрийг сонгоно. За би ямар бүтээгдэхүүн хаана байгааг мэдэхгүй. Тэрс ууж болдгоогүй сонгочих болох уу би анхаас. Ууж болдгоо хэр миний бодож байгаа мөн үү гэдэг. За ингээд. За хинээс эхлэх үү? Нэр сонгох. За эмгтээс эхэлчих. За. бүгдийг нь авахгүй сте. Сонгосноо тий сонгосноо л тий. Тий. Тэгэл тэрний ялагч болчих юм ба штэ. Сонгосноо усны ялагч тий. Биш үү гоё амттайгаа сонгосон нь ялагч штэ. За За. голынхыг авчи. Яана юу юм? За би үлдсэнийг авчих яхаа. За. Өгөөгөө дараа нь хоёлаа гурвуулыг нь байж байгаа дахиад сонгоо. 2 хүн амттай юм сонгож болно штэ. Гурав юм сонгоцсон юу вэ? Давстаа ус юм шиг байна. Тийм үү? За ээж. Тийм байна. За одоо бол халих юм байна нэг. Сууж юу? Давстаа. За энэ чи ялагдсан шүү. За одоо ингэж. Оо яана. Цааш харж байгаа мөн болох уу? Тэгье. Эний чи одоо голынх нь харцсан. Би хоёр тийш хараа би олчихоо. Дуулгач. За тэгье. Хоёр тийш харчихсан. За гол дээр. Хайрлага паролдохгүй шүү. Нөгөө хүн штэ хараа. За би өөрөө ч талгаа эргэчлээ. За. Та түрүү хахад сүүж өрөөдсөн үү гэдэг. Нэгэнд нь сүүж байгаа. Сүүжийг нь олчих. За би хэлчих. Нэгэнд нь мөний байгаа, нэгэнд нь сүүж байгаа, нэгэнд нь давстаа уусан тий. Уул нь би шүү дээ. Нөгөө таагаагүй усудаараа уулгыг гэсэн. Тэгээд эмхтэй хүн бас сүүжийг авлаа. Чи бол сонгосноо уус шүү бүгд. Ууч штэ.
Би сүүжиг авна гэж хэлсэн шүү дээ. Утаараа мөн үү? Мөн юу шүү? Сүүж байна. Сүүж юу? За энэ ч явлаа. За одоо яах юм дахиад. одоо би сонгоо. Одоо би амттай юм сонгочвол тэгээд ялагч чинь гэсэн үг байхгүй юу? За. Уул нь яг гоё. Болцоо. Болцсон. За. Өө энэ чинь инхээр чи мэдгдчих юм биш үү? Энэ дээдлийн тагийн нээсэн. Үгүй юу. Тэгвэл би энийг сонгоно. Тагчи. Тагилж байгаа тагчи. Байж яахгүй. За. Босно. За би шударгаар хараагүй шүү. Зүгээрээ. Та бас гурвыг нэг айцсан те. За сүүлд нээсэн аль нь вэ? Та ер сүүжиг бол авах хаа та. Сүүжиг авцгаа. Сүүж юу? Мөн байна. Мөн үү шамсаад үзэрэй. Тийм. Мөн үү. Би хараагүй шүү дээ. За. За мөн юм. За одоо ингэн одоо хоёр хүн ялагдагч болчиход байна шүү дээ. Тэнгүүд дахиад олж байгаа хоёр үзчих. Тэгэж Ялгаа байхгүй шүү. За тэгвэл ингэх юм уу? Эхний тэмцээнд ялагснараа сүүжийн дугаар тэгээ. Мангар өөрийгөө хэлбэр. За тгий гинэ. Өөс манай зоригоо авахгүй байгаа ч бас дээрлэхэд яах вэ ахыгаа тий. За баярлаа. Юна ресторанда маш их баярлаа. Ивент тэтгэгч нартаа маш их баярлаа. Хишгтэн хийцтэй цайдаа баярлаа. Талах чихэрдээ баярлаа. Лагшин брэндтэй маш их баярлаа. Юу штэ? Бэлгийн үгүй манай хоёр зочныхоо. Окей. Хэдий хожигдсан ч гэсэн нөгөө цайлгаж байгаа шүү. Энэ нөгөө манай юунаас гаргадаг энэ ашигтай. Баярлаа. Тэр бом ашигтай багтэртэй. Тэгээд нэг гэрүүлийн хэрэглэж хоёр паачтай болсон. Хоёр хүүхэдтэй нэг нэгээр нөхгүй. Яг зөв. За тэгээд дээрэс нь гоё гэр бүлээрээ Юна ресторанд орж бэлгийн карт өгчөө. Баярлаа. За баярлаа. Хоёр гоё цалингаа аваад гэр бүлээр орж ирсэн. Одоо гоё нэвтрүүлэгт орсны араас дахиад гэр бүлээрээ дөрвөлээс орж хоолж ирээ. За юу. За окей. За тэгээ хамтдаа хөдөлцгөөе. Улаастай sorry. 선배노. 전 야부지 이랬어요? 야 이거 맞냐? Сайн байна уу? Сайн авч ирлээ. Та сайхан намарч чинь уу? In the house. Уруу бүх кинотеатруудаар. Ивент тэтгэгч Хөрсдийн шимиг хүмүүн танд лагшин брэнд. Дэмжин ажиллагч байгууллага Юна Солонгос хоолны сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Жаргал мэдрүүлэх төгс зохицол Анус Тести Чизплатер. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Харивжих хөрөөлтөй цагаан сар талах чихэр хувьцаат компани. Хамтран ажиллагч Хишгтэн хийцтэй сүлтэй цай. 선배노. 전 야부지 이랬어요? 야 이거 맞냐? Сайн байна уу? Сайн авч ирлээ. Та сайхан намарч чинь уу? In the house. Уруу бүх кинотеатруудаар. За өрийн дотор үргэлжилсээр байна. Тэгээд өнөөдөр золоо дуулах хоёр маань нэг айл дарахаар болсон байгаа. Азар би өдсөн. Азар тий. Тэгээд ямар ч яснаа хоёр айл руугаа өрөө дарыг. Тэгээд энэ ч бид ингэсэн байж байна. Улаастай эцэст ирсэн байж байна. Тийш улаастай эцэст ирээд энэ ч Баян хангаа гээд мини маркет орох чинь. Тэгээд энэ дэлгүүрт өрийн дотор байна уу? За ер нь байгаа дөө. Тэр бол зоолттой байгаа. Тэгээд хамгийн гоё сэтгэл нь юу гэхээр та хоёрыг гарч ирэхлээр гоё асуунаа. Өр дарсан хүмүүс гоё сэтгэл амар гоё штэ ер нь бол. Nice. Тэгээд хамтдаа орцгоо. За. Сайн байна уу? Сайн байна уу та? Энийг урдаа зөвчихчээ. Яна шууд орж ирэнгүүтээ. Энийг ингээ авчичтэй ихчээ. Тэг авчиж. За хичээнээр алдар юм бэ? Ашиг орлого харвин уу? Харин. За дэлгүүрөө нэгэд тэр удаж байна. Дэлгүүрээ нэгэд их удааг байна. Нэг сар гарна л болж байна. Харин их гоё цэвэрхэн сайхан бүх юм дүүрэн сайхан. Тий. За тэгвэл ихчээ юу байдгүй? Бид нэг өрийн тэтэр гээд нэвтрүүлгээс авч байгаа юм. Сэник лизер гардаг. Тэгээ Баясаа зөргөөр YouTube пост барилдаг өрийн тэтэр гээд. Тэгээд нэвтрүүлгийн маань зарчим нь юу вэ гэхээр дугаар болгон дээр одны танил эрхмүүдийг оруулаад тэгээд нэг тэмцээн жижигхэн тэмцээн явуулаад ялагдсан улсууд нэг айлын өр дарддаг. Тэгээ энэ удаагийн дугаарт болохоор манай золоо дуулах хоёр жүжигчин орж ирээд
Оо за хоёр жүжигчээ ороод бид тэднийг хоёр тэмцээн явуулаад тэгээд энэ хоёр маань ялагдчихад байгаа юм. За. Тэгээд юу байдгүй хчээ. Өрийн дэвтэр байгаа юм. Байдаг байлгүй яг энэ ud ингээл би түрүүгээ хараа сууж үлээ энэ. Өрөө зэгстэй сууж юу? Тий. Энийг юм хараа сууж идгийн амт юм. Тань өрийн хоёр дэвтэр байгаа юм уу? Тий. Яг л наад хоёр. За ийм л юм байдгийн шүү дээ. Манай золоо баяа л өхөн те. Энэ бол бичүүлж явсан юм чи сайн мэднэ. Сайн мэдээ. Тэгэл ингээл энэхүү өрөө дарлаад ингээд дарчдаг байхгүй юу? Гадаад хүнд юм орчлоо байгаа. Тэгээд ер нь л ихэнх нь дарцсан биш үү те? Ерөнх нь ихэнх нь дарцсан байна. Тэгээд энэ бас хоёр дэвтэр. Энэ ард дурдл руу ингээ. Арай нэг орнын яадаг бол ямар их болчихоо гэснүүд ингээд тэмдэглэсэн байдаг Энэ юм. манайхаа ингээ хараарах ингээ байна. За ингээ дарсан байна. Ихчтэй саруулж байгаа хэд бас овоод Дарагдсан байна шүү те. Олон тавьсан. Овоош тавьсан байна, овоош дарсан байна. Тийм. За аль нь дээр нь их өртөө хүмүүс байгаа. Дарагдаагүй өртөө. За би чинь хараах. Ихч мэдж байгаа даа. Ихч мэдж байгаа тий. Дараач. За энэ хараа. Энэ нэг эмгэн байдгийг. Энэ 311-ийн өр хийцэн. Энэ яадгийн та нар чи ингээд Сонгодгүй ихч. Та сонгож өгөхгүй. Тэгвэл энэ хоёр хуудсан дээрс л ерөөсөө та нар өөрсдөө сонгодог бол. За тэгвэл ингээ. Ингээд нэг гарч болно үстэй. Эдгээр бол эдгээрч болоод би Ингээд хөө ингэж хоёроо. За. Нэг ийм төлөвлөгөө төлөвлөж явах. Нэг нь одоо золооны энэ дэвтэр дээрээс дуулаад тэр дэвтэр дээрээс дарчихдаг. Тэгээ. За. Харж байгаа дарчих юм уу? Үгүй энийг бол ингэдэг юм. Загцсангууд бол зүгээр хойшлуулаад ингээд хуулаад тавьдсан байдгийг шүү. Загцсангууд дотор өөр байхгүй гэсэн үг. Загцсан чинь. Хойдлын нь хуулж тавиад байгаа шүү дээ өөрийг. За тэгвэл эхний нөрөө хоёр дахь нөрөө За эхний нүүрний хэд дахиад вэ? 4 гэдгээр л. За дөрөөр явах. За би. За ингэ юм байна хоёлаа. За энэ дараа 1 заяа. 2 Чиний олох бол ерөөсөө л энэ хоёр хуудснаас л олно. Энэ уртх хамаагүй энэ хараа бас чагталцсан. Болчихдээ. аль нь юм бэ? Дөрөвт ингээд дартсан байгаад байгаа юм. Игчээр асуулах уу? Нэг Энд над бичсэн байгаа чинь л юу. Энэ их ч өртөө үстэй. Өртөө. Мөр. За энэ өр үстэй энэ. Тийм мөн дарааг байгаагууд чинь Соёнбоо дараагүй байна те. дараагүй. За баг энэ соёнбоо юм биш үү те. За соён чинь Би энэ. яг энэ соён бид Соён чинь чигээр хаашаад энэ 200 За. энэ дээр энийг нэмээд энэ дээр байхгүй. Энэ сүйд энэ 3 л байхгүй юу? Нара тэнцүү гэдэг байгаас. Энэ 200 бичсэн маа 3 250 мянган юм. байна. Тийм байна. Тийм За. юм байна. За. Энэ юу идэхгүй юм? Наадах чи энэ цагдаагийн албан хаагч хөр. Цагдаагийн албаагч. Танд усны дугаар нь байдгүй. Байдаг. Байгаа юу? Тий. За тгийо За тэгээ. Залах би. За. Байж. Яах юм чи? Энэ үнэ сонгохгүй золоо яах байрна? Тэгээ. Дөрөвт нь мөн биз дээ. Тэгээ. Одоо Тэгээ. ингэж байгаа байхгүй. Ингээд энэ Угаасаа бусд нь нөгөө нэг жоохон бага дүнтэй Тийм, бага байгаа дүнтэй. байна. Тийм, Тэгэхээр тийм, хамгийн тийм. өндөр дүнтэй юм байна. Тэгээ сонгоё. за тэгхүү. Нөхөн зөвшөөр. Би хамаг. Надад дан самаагүй мөнгө төрөө. Тэгвэл би яах юм бэ тий? Би Тий. залгаадах уу? Та дүүдээ утасны дугаарыг өгчгөө. За яг үнэ. Байна уу? Бара. Оо сайн байна уу? Сайн байна. Соёнбоо гэх түн үү? Тийм байна. Сайн байна уу? Би энэ өрийн дэвтэр гээд нэвтрүүлгээс явж байгаамаа. Өрийн дэвтэр гээд нэвтрүүлгээс явж байгаа юм. Өрийн дэвтэр нэвтрүүлгээс. Тий. Тэгээд бид энэ улаастай эцэстүүдийг Баян хангаа гээд дэлгүүр дээр орж ирээд ингээ рандомоор шалгаруулад яасан чи та энэ дэлгүүр дээр нэг хэдэн төгрөгийн өр тавьсан юм байна те? Тий. Тэгээд тэр өрийг чи ингээд манай жүжигчин дуулга, жүжигчин золоо гэд гэр бүлийн хоёр байдгийн. Тэр хоёр маань ингээд дараад өгж байна. Та юу идэ? Ажил мэргэжил? Цагтаа гэдэг. За энэ манай хэлцийн цагтаа юм байна те? Тиймээ. За тэгвэл ингээд та нэг 250 мянган төгрөгийн өртөө юм байна. Тий. Тэрийг ингээд бид дараад явлаа шүү. За тэгээ өрийн дэвтэр гээд нэвтрүүлгээс явж байгаа. Тэгээд өрийн дарж байгаа хоёр хүн болохоор жүжигчин дуулга, жүжигчин золоо гэд хоёр хүн байгаа шүү. Жүжигчин дуулга, жүжигчин золоо. Тий, за та энэ хагасаа өдөр сценийг телевизээр 8 цаг 30 минутаас үзээрэй заа юу. За маш их баярлаа. За баярлаа. Нилээн жоохон
Итгэнгүү тий. Угаас манайхаа яг тэгтий. Би нэвтрүүлгээ хийгээл ингээл өөрөөсөө худлаа тоглоодоо яагаад вэ? Тэгснэ Тийм бэ. тий. Сүүлд нь яг энэ дэлгүүр дээр ирж үзтiin юм шиг үзчихэд нэрээ дарсан үчээ дарсан гингүүд өө яана уучлаарай итгэсэнгүү баярлаа тоглоод байгаа юм болоо гэж бодоо гэд манайхан ч тэгээд байдаг байхгүй. За их чи энэ таны данс нөгөө баасан хүү гэж зөө тий. Тэгээ соён бас гэ хийчих үү? Тэгээд 250 мянган төгрөг хийлээ. За. Ана балаа өгчээ. Маа тэрийн дарц. За манай золоо өрөө дарчих сайхан. Бүгдээ сайхан дараад. За утах. За энэ гүйлгээ амжилттай болсон. За энэ чи их нөгөө нэг бид нар нөгөө нэг зохиол дээр ажиллаад те нөгөө юугаа авсан сцен ингээд дардаг штэ. Тэгэхээр айгу бас гоё эдгий. Тэрэн шиг л дархан дээ. За ингээд Соён боёг дараад артлынхын тэр чиг. тийм байна. За ингээд дарсан шүү. За амжилттай. Чигсэн сайхан дараглаа. Манай өөртөө маш их баярлаа. Одоо их чи нөгөө дэвтрээ өгөөч. Нөгөө дэвтрнээс манай энэ бас ерөөхдөө хогоорол байгаа юу? Наад хуудсан дээр нь л хуулцсан байдгийг ойшлуулад. Ингээл энэ сүүлийн хоёр юм биш үү те? Уртлын жагталсан байгааз. За дуулга минь одоо хэлнэ шүү дээ. Эхний нүрнээс үү, хоёр дахь нүрнээс үү? За эхний нүрнээс. За хэд тхийлнэ үү? Доороосоо 6. За хоёлаа харъя. За доороосоо 6-д энэ 1 мөн үү? 2 мөн үү? 3 мөн үү? 4 мөн үү? 5 мөн үү? За энэ. Уугнаа гинэ. Шүрээг орхич уу яв? Ань шүрээ бас байсан уу? Шүрээ. Хичээс асуу да. Шүрээ гэж энэ өртөө байгаа юу? Мөн шүрээ байгаа. Тэр Шүрээ байгаа. Шүрээ уугнаа маань юу юм шүү дээ. Уугнааг юу идэг вэ? Пол юу гэнэ? Такси гэж юм уу? Томко. наадах чи хэрэггүй. Томког тэр хойныг нийтийн барьсан. Тэгээ тэр байхгүй нүг тэр нийтийн барь болох нэг жоохон тийм. За тэгвэл уугнааг алгасаад томког гэдэг юм. Шүрээ нь байна уу? Мониго гинэ? Хиний. Мониго. Энэ байна гэчээ. Моник гэнэ. Малх гэж ёо нэг очроо гэж залуу байдгийн тий. Осны дугаар нь байгаа юу танд? Байна уу хараатах. Энийг дарчвал яах вэ? Шүрээ юу идэг вэ? Шүрээ гэдэг чинь нэг сургуулийн үйлчлэгч гэдэг хүүхэн бидгийг. За тэгвэл шүрээг нь дараа арай л өндөр юм байна. За тэгээд шүрээ рүү за шүрээг нь дарч. шүрээг нь олоод залгаач тэгвэл би. За уул нод энэ дээш штэ тий. А яг хоо ингэж ин манайхаа нэвтрүүлэг бас ингээд дундаа ингээд бас эвдэгдэж байна. Эвдэгдэж байна. Юу гэхээр яг нөө манайхан чи ингээд нөө хүмүүсийн хэл амнаас ягаад нөө заавал рандомоор байдаг байхгүй. А зарим нэгэн нөхцөл манай оролцогч нар өөрсдөө за энэ арай бага үнийн дүнтэй юм аа. Өөр хүнийг сонгоё. Өөрөөсөө яг амьдрал хэрэгцээтэй юутай хүн байна уу гэж асууж байгаа дардаг байхгүй. Тэгэхээр манай дуулга маань яг тэр зарчмын дагуу шүрээч яг хүний яг баг онлоо. Наад чинь айгүй олон хүүхэдтэй. Тийм тэгээд нөхөр нь такси нэг житрихтэй тэргээр такси максинт яваал ингэдэг их олон хүүхэдтэй хүүхэн байдаг. шүрээгчийн дугаарыг бодоод. Тэгээ би одоо холоо. За тэгвэл дуулга шүрээгчийн дугаарыг даръя те. Асуудал. Тий. Олон хүүхэдтэй гэсэн үү? Тий. За. Яг зөв хүний олчлоо таяр. Бурхан минь те. Тий. За та надаа Энэ мөн. шүрээгчийн дугаарыг өгч. За бас нэг ч гэсэн олон хүүхэдтэй байл те. Тий. Сургуулийн үйлчлэгч гэсэн те. Дуулга ярих уу? За. Сайн байна уу? Байна уу? Байна. Шүрээ гэдэг хүн байгаа уу? Байхгүй яах. Энэ дугаар дээр байхгүй юу? Нөхөр нь байна. Нөхөр мөн үү та? Утсын нэлээд өгөөч. Та утсын нэлж өгч болох уу? Тийм үү. За тэгвэл сайн байна уу? Би энэ танаа энэ улайстан ямар Хуучицсан баян хангаал хэлээ. Хуучицсан баян хангаа гэдэг дэлгүүрээс ярьж байгаа маа. Өрийн дэвтэр гэдэг нэвтрүүлгээс ярьж байгаа юм. Та үзчихсэн өмнө синий телевизээр гардаг бас фэйсбүүкээс гардаг шүү дээ. Өрийн дэвтэр гэдэг манай жүжигчин Баясаа зоргоо хоёр хөтэлдэг. За тэр нэвтрүүлэгт би өөрөө их нэртэйгээ жүжигчин Золзой болон миний биеэр алтан дуулга гэдэг кино уран бүтээлч залуу байгаа маа. Бид хоёр тэр нэвтрүүлэгт өнөөдөр ороод танаа энэ эцдэр байдаг дэлгүүрт ороод рандомор энэ өрийн дэвтэр дээрээс гарсан чинь танаа энэ шүрээгээд 207,600 мянган төгрөгийн өрийг дарахаар болсон байгаа маа. Тийм тэгээд энэ дэлгүүр та хэд маань өөрөө өртөө юм байна шүү дээ тий? За тэгэхээр бид хоёр маань энэ өрийн дараад явж байгаа шүү аха. Та ингээд өргөө болсон шүү аха. Үгээрээ та зүгээр яхаа их алгүй зүгээр бид нар одоо ингээд нэвтрүүлгээ хийчээ дарчаад яваад байна хаа. Баярлалаа та зүгээр дарж байгаа шүү гэдгээр хэлж байгаа. Энэ ойрхон байдгийн чаагаас. За баярлалаа хаа. Баярлалаа тань ч их сааж байгаа л үсэ хаа. За За баярлалаа. Бурхан минь ийм сайхан шүү дээ.
Наад чи ёстой зүг байлаа. Тэгэхэд дуулгалаарч дарч. Үгүй юугаа тэр дэвтэр дээр. За ингээд нэг ямар ч байсан 2 айл. Яа миний 2 тэмцээнд та үнэхээр хичээсэн юм аа нү. Зоргоо минь 2-2 айл даруул ба шүү те. Гэхдээ ер нь бол ингэт юм уу? Манай оролцогч нар ингээ би зоргоотоор хожигдсон ч гэсэн битээр ирээ өрөөд дарчдаг байхгүй. Тэнгүүд бүр яг ингээд ном журам ч юм уу цаанаас байсан чи заавал дагаж ирж байгаа. Заавал за битээрийн зүгээс тэгвэл нэг айл даръя. Гэт яг тийм сэтгэл манай монголчууд гоё штэ те. Тэр сэтгэлээрээ бүх зочд маань битээрийг дагаж яваад гоё өрөө дарахад маань туслаад нэмэрлээд ханд дэм өгөөд гоё байдгаа. Тэгээд оролцсон үрдэн бас гарч ивэл. За явчих өгчээ. За баярлалаа. за ихчтэй бас маш их баярлалаа. За баярлалаа. Нэгдээ дудаагүй байгаа ч гэсэн ийм олон хүмүүс дүр тавиад тэгээд итгээд тий өр тавиад тэрийг ингээд хүмүүс маань ч гэсэн итгэлийг алдахгүй ингээд өгж байгаад маш их баярлалаа. Таны ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За өрөөний дэвтрийн бас нэгэн гайхалтай гоё дугаарын төрөд өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн дугаарын урилгыг авч ирсэн золоодоо дуулгадаа маш их баярлалаа. Тэгээд бараг 400-500 мянган төгрөгийн үр дарчлаа. Тэгээд хаяа бас ингээд орсон зочдоороо ингээд хүний алавтай юм шиг хүний үр даруулаад алавтай юм шиг ингээд явахлаар жоохон зоргоо өвтөрийн хувьд жоохон санаа зовдөг шүү. Тэгээд ямар ч байсан ирсэн зочд маань ямар ч дургуутсахгүйгээр окей даваа асуудалгүйгээд дардагт маш их баярлалаа. Тэгээд та хоёрын уран бүтээлч гэсэн маш их баярлалаа. 18-наас 3 сарын 18-наас Эрдэнэсийн арал уран сайхны кино маань бүх IPTV-гээр орноо. Тэгээд Викторийг бас нэвтрүүлэгтээ орж оролцсон. Баясаа хахта болон зоргоо найз бас маш их баярлалаа. Тэгээд та хоёртоо ч уран бүтээл өндөр амжилт хүсье. Баярлалаа. Дэлгэр их ч ямар хөөрх юм бэ? IPTV өшөө олон үзэх юм бол дахиад 4-5 дэлгэр орж үлдэрнэ. Саяны ингээд уцаар ирсэн сэтгэл хэрсэн бай. Айгу гоё юм бас яг яаж ярихаас мэддгүй юм байна ингээд. Та өөртөө өөрийн чинь төрчтэй шүлжиж хэлсэн ингээд бас хэцүүлээд юм ярих. Яг нөгөө нэг энэ олон нэвтрүүлгийн туршид юунд хөглөгдөж юуны одоо амин сүнс нь юун дээрээ байна гэхээр энэ одоо нэвтрүүлгийн амин сүнс нь яг энэ уцаар ярьдаг хэсэг үү хамгийн гоё дэхгүй. Яг цаад хүн итгэсэн ч бай зарим хүмүүс итгэхгүй худлаа тоглоод бай гэж ярина те. Итгэсэн ч итгээгүй ч бай баярлаа ямар гоё юм бэ яасан мундаг юм бэ ажилд нь амжилт гэдэг үгэн дээр л их гоё хөглөгдөж явдیں۔ Тэгээд золоодоо маш их баярлаа. Цааш цаасан уран бүтээл өндрөөс өндөр амжилтыг хүсье. Дуулгадаа маш их баярлаа. Тэгээд өрийн дэвтэр дугаарын одоо нэг хэсэг завсарлах байх. Тэгээ жоохон харамсаж байна. Ягаад гэхээр одоо зоргоо битэд маань хөдөө орон нутгаар явж байна. Тэгээд жоохон завсрал. Гэхдээ ямар ч байсан эргээд өрийн дэвтэр нэвтрүүлгээр эргээд уулзсан. Тэгээд өрийн дэвтрэлдээ үргэлж хамт байдаг. Юнада баярлаа. За тэгээд дээрэс нь талах чихэртэй маш их баярлаа. Лагшин брэндтэй маш их баярлаа. Хишигтэн одоо гоё юм хийцтэй цайныхаа хамт олонд баярлаа. Хамгийн сүүлд хэлгээд Anus Tasty Cheese Platter-ийнхаа нийт хамт олонд 10 дугаарын турш 11 дугаарын турш цуг байсан та бүхэндээ дахин баярснаа илэрхийлье. Өрийн дэвтрийн төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Баярлаа. За баярлалаа. 3 сарын 18-наас.